тэр хүрийн зээлний гадс авсан тэр нүхийг булаарай гэж. Тэгж одоо газар шороогоо нутаг эх орно гэдэг тэр үзлийг бүр жинхэнэ утгаар нь суулгаж өгч байгаа. Манай авчин 70 гарсан хойно шуудаатай гурил өргөдөг юм байсан шүү дээ. Аав таныг цай уу гэж байна. Амын зүвтэй үгээ хэлэлцээ гэж байна. Би 35 жил үндэсний бүхий тайлбарласан анхны тайлбарлагч. Монгол бүхийг одоо олон түмэнд хүргэх энэ ажилд Үнэлж одоо үнэлдэг шүү. Шүтэж залбирч явах хэвээр. Тэгээ сайхан дуурлал гэж хэлнэ. Аав таныг цай уу гэж байна. Аштын өрөөлөнд тавьж амар амгалан хуучлие гэж байна. Зам тай болгох бодлогод өрөх амьдралыг зориулах хэрэгтэй. Энийг би одоо буйны ажил хийлээ л гэж үү. Тийм учраас надыг бас гайгүй ажилласан гэж тэр үнэлж гавьяат барилгасан хүртэл сал хэрэг мөгсөн байх нь гэж баярж явдсан шүү дээ. Ялангуяа газар тариалан удирдахад бол Түлхүүрийг олж ажиллаж чаддаг ийм л хүн. Аав таныг цай уу гэж цэнхэр дэлгэцээр урьж байна. Зам дагж хөгжил ирнэ. Замын сайн цагийн сайныг дөтлүүлнэ. Зам алтан шар зам, амьдралын зам, хүний зам. Зам туучин зүг тийш явахдаа бид заавал дэвшлийн зүг, өөрчлөлт шинчиллийн тулд урагшилж байдаг. Зам туучин хол тийш зүглэхдээ бид заавал сайн сайханд ирж буй амжилтын тулд урагшилж байдаг. Хэн энэхүү замыг зурж, хэн энэ замыг бүтээдэг юм бэ? Алтан шар замын буян заяа гэдлэх хувь тавилангийн зураач нь хэн бэ? Би юунд баярлдаг вэ гэхээр зам гэдэг нь буйны ажил. Замшинхан өөртөө юм бүтээдэггүй. Нийгэмд бүтээдэг. Замыг бол дээр үед энэ буйны ажил гэж хүн болгон замын шулуу төвдөг. Хүний амьдралын гол явах хөгжих замыг л тавьдаг л гэдэг л ойлгостой. Ингээд замаар зүтгэж явна л да. Хөгжлийг дөтлөж ирээдүйг гэрэлтүүлсэн өнгөрсөн цагийн эгэл баатрууд гэж хэн бэ? Энэ асуултын хариу их үеийн эзэн өрхийн тэргүүн эрхэм хүндэт аав үзэгч таныг өрн залж байна. Тэгээд би яг багнасаа эсэгийн гар дээр өнгөрүүлсэн. Тэгэхдээ манай аав бол надыг төрөхжил сэрэгт явсан байсан дайны өмнөх үед. Тийм учраас 6 жил сэргийн алба хаасан. Надыг 6-тай байхад сэргээс халагдж ирсэн учраас аавыгаа мэдэхгүй 6-тай болтлоо. Ээж өвөө мэдэрээд өссөн хөлдөө. Би ч одоо нэг биеэр жижигхэн арчаамуутай хүн байсан байхаа. Тэгээ нэг чихэд цаглаг гэдэж байхгүй, ийштэйшээ хэсэж байгаа ч байхгүй. Надад тарвгаг нэхэ зааж өгч байлаа манай аав. Тэгээд тарвганд суг ингэж марааж ойртд юм, тэгж буудд юм энэ гэдгийг манай аав зааж өгсөлдөө. Тэгээд сүлд миний тэр жинтэйж ирээд олсон хэдэн цаасаар каливер буу авч өгч байгаа. Тэрнээс хойш тэр аавынхаа заасан сургаалаар би ч тарваг ерөн цайж бууддаг байлаа. Гэртхнээ нэг хэсгийн одоо зуны цагт махаранд чигээд өөрөө арсын борлуулж мөнгө олдог гэж л бас нэг л тэр үед л миний бизнес байсан байхаа таваад бол. Аав таныг цай уу гэж цэнхэр дэлгэцээр урьж байна.
Тэр үед чинь манай хөдөөний амьдрал хэсүү байлаа шүү дээ. Ялангуяа одоо дайны жилдүүл хөдөө чинь будаа гурил шахир махир нэ тэрэг их юм байхгүй шүү дээ. Дандаа л одоо малынхаа үтээгдүүнээр мах цагаан дэгэдэн ховс хонор гэж дэлгүр хоршоноос авах юм байхгүй. Тужил манай ээж готл дээл бүх юм хүнжил бүх юмыг л одоо малынхаа үтээгдүүнээр арьсын боловсруулад ингэж ховсолдог ийм л байлаа. Дүүнэртэйгээ би бол ер нь сургуульд орсон хань манай баг дүүнэр энэ төр гарсан л да. Ягаад гэвэл эгч бит хоёр ойрхон. Тэгэд миний дараашин дүүвэл надаас 7 насаар дүү охин одоо 70 гарсан хөгшин байгаа. Олон хөгттэй. За хоёр эрэгтэй дүү маань нэг нь надаас 9 дүү, нэг нь 11 дүү. Надыг манай бас нэг төрөл эгч бид нартай байдаг байсан. Тэр тэгдэг байсан юм л да. Чи хашааныхаа нэг булангаас нөгөө булан ингээд тэр хоньны буусыг хүлээрээтэд л зам гаргаж тоглодог байсан гэж. Өөр ингээд л эш дэшин жигтэйхэн урт зам гаргаж тоглол. Тэгсэн манай эгч араас нь машин энэ жолооч болоод тэр замаар явдаг. Араас нь тоглодог байсан гэж. Тэгээд манай хамгийн бага дүүг тэр хоньныхоо хоргол тоолдог байсан гин. Тоолж тоглодог байсан гин. Тэгээ сүүлд бидний тэгдэ. Чи одоо замшин болох тийм рая төрөгтэй байсан юм балгүй тэгтэл хөөхт байхдаа зам хийж тоглодог байсан. Тэр эгч шин жолооч болсон. Тэгээ жолооч байх л тийм л одоо хоёр тавилантай байсан байх гэж. Тэр манай багд нягтлан хийдэг. Сумын нэгдлийн ерөнхий нягтлан хийж байгаа тэд хүртээ гарсан. Аав таныг цай уу гэж цэнхэр дэлгэцээр урьж байна. Нутагта 4-р анги Баян уул суманд 9-р ангиа төгсөж 1955 онд бэлтгэл 10-р ангид суралцахаар Улаанбаатар хотод иржээ. Лувсангай тэгэхэд аймгийн төв рүүгээ ч очиж үзээгүй хүүхэд энхүү анх удаа холыг зорихдоо гэрийнхэндээ ч хэлэлгүй замд гарсан гэдэг. Миний бага байхад манайд ирж тэр нутагта жаахан нам энэ тэр мэддэг улсад цагаан толгой заадаг байсан. Тэрэнд манай ээж сурдаг байсан. Хөдөөнийхэн чинь саас харандаа гэж байгаагүй шүү дээ тэр үед. Бүгдээрээ нэг хавтгай мод олж ирээд тэрэн дээр шүлнийхээ тос төрхөд зуухныхаа үнс сасаад ингээд үнсэн самбар гэж тэрний нэрлэдэг. Тэгээ үнсэн самбар дээр аав ингэж зурж хөдөөнийхэн чинь бичигтэй болсон. Тэгэхэд л манай ээж бол тэр үнсэн самбар дээр нэг нэрээ бичдэг л болсон л да. 10 дугаар анги төгсөлтөл үнтэндээ хоршоо дэлгүүрийн хувцас бараг авч өмсөөгүй дээ. Зуныхан амралтаар агнсан тарвганы арьсуудыг зарж бас тууврын хонь хяргаж олсон 140 төгрөгийнхөө 110-ыг нь шуудангийн машинд өгч 30-аатхан төгрөгтэй Улаанбаатарт орж ирж байлаа. Очих айл байхгүй болохоор таних хүн тааралдаж юуны магад гэж бодоод хүн дагж явсаар Сүхбаатарын талбай дээр очисон гэдэг. Тэр үед бэлтгэл 10 дугаар анги гэдгийг мэддэг хүн ховор байсан учраас сургалсаар байгаад сургуулаа олж байсан гэдэг. Түүний амжилт бүтээл бүхэн зарчим зорилгодоо эзэн болж өөрөө өөртөө бэлэв болж байсантай салшгүй холбоотой. 10 дугаар анги төгсөөд костюм тэр улсаас өгсөн мөнгөөр батил аймс майк самс бүхэл юм авч хувцлаа да. Размер мэдхгүй аймсны размер мэдхгүй майк гэши мэдхгүй байж л одоо нэг том костюм өмсчихсэн годомжинд одоо хүн амтнаас ичээд л ер нь
хэн надыг харж байгаа бол гэж бодож гадаад яамд очиж гадаад паспорт авч байсан. Тэр үеийн хүүхдүүд дотор бол ер нь мэрэгжлээр тийм мэрэгжил сонгож явъя гэсэн хүн ер нь баг байхгүй байсан байх уу. Би л гэхэд ер нь Москвад л сургуульд явна гэж л Москва гэжтэй зөвлөлт толгой тулс тэр үеэр гадаадд сургуульд явна гэдэг сэтгэлээр л явж байсан болохоос биш ямар мэрэгжилтэй болохыг тэр засаг мэдэх байх л гэж л яв гэсэн гадарт нь явсан хэрэг. 10 дугаар анги төгсөөд одоо гадаадд явах хуваар авах гэж төв хорооны боловсон хүчин одооны засгийн газрын ордны вар урд хаалганд Жаданбай гэдэг хүн дээр бид орлоо. Тэгэхэд ер нь ямар мэрэгжил сонгохоос мэдэхгүй, мэрэгжил гэдгээс мэдэхгүй чухал орж байгаа юм л да. Тэгэхээр энэ дотоод яамны харьяанд замын байгууллагын нэрээр зам гүрийн инженер мэрэгжил явуул гэж байна л да. Би тэгээ жаахан тоонд дуртай зураг мөрөг зурчихад бас сонирхолтой. Модоор бас ойр зургийн юм хийж сонирхолтой байсан учраас бас инженерийн энэ мэрэгжлээр явах ер нь татгалзахгүй юм байна гэж бодож өвчөөрчлөө. Дандаа шинээр явж байгаа уутнаа шуугилдаад 5 хоног юм уу хэд хонолоод 7 хоног явлаа Москва хүртэл вагоноор очлоо. Тэгээд байранд оюутнууд яхав те. Оюутны ямар амьдралтай байдаг вэ тэгж л амьдралаа. Тэнд бидний очиход бол Москвад үнэгүй талхтай хар цагаан талх оюутны гуанданд үнэгүй. Тэгээд боршигээд хөнгө маягийн хоолтой. Тийм хоолтой л одоо ямар ч гэсэн гэдсүүлсдэггүй сэтгэл тайван оюутны байранд амьдарч сурсан да. Хойноос сургуулиас төгсөж ирэхэд 2 дахь инженерээр л ирж байла. Монголын автозамын инженер болж ирсэн. Москва хотын автозамын дээд сургуулийн автозамын инженерийн анги төгсөөд ирсэн. 60-аад онд одооныхоо хөгшөнтэй хөдөө нэг нутагтаа бид нар танилцж байлаа. Би чинь хойноос нэг амралтаар ирээд хөдөө сумын хөдөө чинь нөгөө тасаг ажилдаг байлаа шүү дээ. Сүүний тасаг. Айл болгон үнэгээ тасаг дээр аваашиж тэнд зусдаг. Үнэгээ сааж нормын сүү тушаадаг. Тэгэхээр манай хөгшин ойрлсоо айлд хэдэн үнэтэйгээ саалчнаар ажиллаж ирсэн. Тэгтэл ойрхон байсан болохоор танилцлаа. Найзлаа оюутан байхад хоёр хоорондоо захиагаар л байн харьсан. Томоотой хүн хаана байныг бол харин манай гэртлээ байгаа бах. Тийм арх тамхины хэрэглээд байхгүй. Ажлын төлөө зүтгэлтэй. Ажлын чигсээр нь хөдөө гадаа их явдаг. Томилолт их авдаг. Аав таныг цай уу гэж цэнхэр дэлгэцээр урьж байна. Тэгээд тэрнээс хойш одоо надыг сургууль төгсөөд ирэхэд энэ таны хайл байхгүй, танихгүй байхгүй очих гэдэг үргэлж байсан л да би. Тэгэхэд манай хөгшин надыг техникумын одоо төгсөх ангийн шоёотон байсан, сурагч байсан да. Тэгээд надыг өгтөж авч дагуулж явж одоо хотод байж байгаа. Тэгээд тэр жилд хөдөө явах даалгавар аваад Завхан аймгийн Тосон цэнгэлд ойн аж ахуй байгуулагдана. Тэдний ойн зам эдрийн гол дээр одоо том даасын нөгөө туушин том гуайлингуудыг ширдэг том мал машинуудыг явуулах тийм гүүр бариулах даалгавар аваад явлаа. Би замын инженер болохоос гүүрийн инженер биш л да. Манай сургуульд гүүрээр төгссөн хүн байгаагүй манайд. Тэгээд замын инженер гэсэн нэгэнтэл сургууль төгссөн учраас барих ёстой инженер хүн болохоор л да юм юу ч хамаагүй инженерийн байгууламж барих чадaltaй байх ёстой гэж л үтсэн байх л да. Албан томилт бол тэр үед чинь ер нь улсын даалгавар шүү дээ. Албан томилтыг бол ерөөсөө цаг хугацаа алдахгүй ийшээ тийшээ ер нь одоо улсуу чинь 10 сав нэ тэрэгээд бас томилтын цагийг их бардаг ш. Тийм юм байхгүй. Шулуун шударга явж албан үүргэнд гүйцэтгэжсэн тэр надад их багталтай байсан юм аа.
Эдрийн голын хадмал банзан гүүрийн барилгыг 640,344 төгрөг 65 мөнгөөр барих тооцоо хийжээ. 15 тонн төмөр, мотор, 30-аад хүний хөлс хүчийг ашиглан нэг самсмол машинаар нуглаж барьсан нь лувсан инженерийн анхны мөн хариуцлагатай ажил нь байлаа. Би бол одоо багшийн номоор л барьсан л да. Надад энэ ч тэр манай сургуулийн модон гүүрийн багшийн том ном байгаа. Энэ номоор тэр гүүрийг бариулсан 2 жил. Ингээд энэ ч хэрэгтэй юм дандаа улаанаар зураад энэ дотор ханда хатаас яаж хатах хүртэл зааж өгч байгаа юм л да. Тэр гүүрийн зураг нойр байсан тэрний нойрчлоод орон нутгийн материалаар тэр хадмал банзан гүүр бариулах даалгавартай очсон хүн чинь тэгээ энэ Гэвшим багшийнхаа модон гүүрийн нөгөө хавцрал зургаар бүх тоосоог нь хийгээд бүх зургийг гаргаж байгаа төмөр материалаа энд бүгдийг хийлгээд банза тэмдгийн шинэ үйлдвэрээр зүсүүлээд тэгээ хатаалгаад ингээд яг номон дээр яаж заасан байна? Яг тэр номоор л бариулсан. Тэр үед Идэр 9-ийн хасах 53 хэмээн хүүтэнд угсан нүхээ усан давтуулахгүй тулд өдөр шөнөгүй жижүүрлэн ажиллаж нойр хоолгүй зүтгэж байсан гэдэг. Энэ гүүрний дан нуруун л гэхэд 22 метрийн урттай. Монголд урд өмнө нь барьж байгаагүй